Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон найз нөхдөөс нь танд зориулан хүргэж байна. Та залбирч Бурхныг эрен хайх юм бол Бурхан тантай ярих болно. Хэрвээ та Бурхныг сонсож чадахгүй байгаа бол тэрний үгийг уншиж эхэл. Итгэлэн сонсохоос сонсох нь Бурхны үгнээс ирдэг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Бурхны үгийг судалснаар та Бурхны дуу хоолойг сонсож эхлэх болно. Би эрен хайх ёстой нэг л зүйлийг эзнээс гуйсан. Эрен хайх гэдэг үг нь маш хүчтэй үг юм. Энэ нь хүсн тэмүүлэх, бүхий л боломжоор харах гэсэн утгатай. Та амьдралдаа юуг эрен хайдаг вэ? Та Бурхныг бүхий л зүрх сэтгэлээр эрен хайдаг уу? Эсвэл Бурхантай зүгээр л нэг харилцаатай байна уу? Бурхан таны амьдралын гол хэсэг мөн үү? Эсвэл тэр таны энгийн амьдралын нэг л хэсэг үү? Тэр таны амьдралд зөвхөн бүтэн сайнны өглөөл байна уу? Эсвэл даваа мегмар тавг пүрүү баасан бямб нэм ахиа даваа мегмар тавг пүрүү баасан бямб нэмд байна уу? Та Бурхныг амьдралынхаа тодорхой нэг хэсэгт л оруулж байна уу? Эсвэл амьдралаа бүхэлд нь тэрэнд өгч байна уу? Та өөрийн санхүү мөнгөө Бурхнаар захируулдаг уу? Та өөрийн зугаа цэнгэлээс илүүгээр Бурхныг энэ тэргүнд тавьж чадах уу? Таны найз нөхдийн талаар Бурхан тантай ярихыг та зөвшөөрдөг үү? Таны их хэл ярианы талаар, таны бодол санааны талаар тэрж байтугай, таны хувцлалтын талаар Бурхан тантай ярихыг та зөвшөөрдөг үү? Бид амьдралынхаа бүхий л талбаруудад Бурханыг оролцуулах хэрэгтэй гэж би боддог. Бид Бурхантай илүү дотн харилцаатай байх хэрэгтэй. Бид Бурхантай ойр дотн нөхөрлөх хэрэгтэй. Энэ нь ямар сэтгэл хөдлөм зүйл болохыг та ойлгож байгаа гэж би найдаж байна. Таны хүндэтгэн биширдэг алдартай хүмүүстэйгээ ойр дотн харилцаатай болоорой гэж би хэлсэн бол таны сэтгэл их хөдлөх байсан баг. Тэгэхээр би бол тийм чухал олонний танил хүн биш. Гэхдээ ном дээр гарын үсгийг минь авахын тулд 3 цагийн турш хүмүүс дугаарлан зогсдог. Би бас зураг авах гэж, гар барих гэж дараалал зогсохгүй. Би тийм зүйл хийхгүй. Гэхдээ та хүмүүс туслах үед тэд таныг хайрлаж, тантай уулзахыг хүсдэг. Тийм ээ, бидэнд сайн сайхан зүйл хийсэн хүмүүсийн төлөө зарим хүмүүс ийм зүйл хийдэг. Харин Бурхны төлөө бид юу хийх ёстой вэ? Юу гэхээр Бурхантай хамт зугаалахын тулд урт дараалал зогсон тэрнийг хүлээдэг хүн байна уу? Сайн мэдээ бол тэр бидэнтэй ойр дотн нөхрөлтэй болохын тулд бидэнд ойрдон дотносдог. Та Бурхантай уулзахын тулд онцгой чимэглэлээр гойсон чимсэн сүм химээх байшин руу явах хэрэггүй. Тэр таны дотор амьдардаг. Тиймээс та тэрнтэй ямар ч цаг үед хаанч хамт байж бүхий л зүйлсийн талаар ярих боломжтой. Тэр таныг өөртөө улам илүү ойр байгаасаа гэж хүсдэг. Тиймээс дуулал 27 дугаар бүлэг дээр бусад олон ишлүүд бид Бурхантай ойр дотны харилцаатай байх үед тэр бидний өмнөөс тулалдаг гэдгийг батлан харуулдаг. Бүгдээрээ дараагийнх нь ишлэлийг харцгаая. Тэгээд миний толгой намайг тойрсон дайснуудын минь дээр өргөмжлөгдөж би тэрний майханд баяр хөөртэйгээр өргөлүүдээ өргөнө. Эрен хайх ёстой тэрнийг би хаагаад тэрний оршихуйд би амьдрах болно. Тэгээд миний толгой өргөмжлөгдөх болно. Хаана? Миний дайснуудын дээр. Бурхан бидэнд хайртай гэдгийг бид мэдэх юм бол бид дайчтаас илүү хүчрхэг байх болно гэж би танарт хэлсэн. Бид Бурхантай нөхөрлөх хэрэгтэй. Бид тэрний хайр дотор байх хэрэгтэй. Би өнөөдөр та бүхэнд шаштрын эдид 20 дугаар бүлгээр бэлтгэсэн Тулаанбол эзних гэдэг нэртэй номлолыг хүргэх болно. Тэгэхээр бүгдээрээ шашны дид 20 дугаар бүлэг дээр очицгоё. Өнөөдөр та нар эндээс гарахдаа баярлалаа Бурхан минь. Цаашид би өөрөө тэмцэх шаардлагагүй боллоо. Тулаанбол Бурхан таних. Та тулдаг учраас би амар тайван байж амьдралдаа сэтгэл хангалуун байх болно гэсэн итгэлээр эндээс гарах болно гэж итгэж байна. Та нар амин гэж хэлэх үү? Бүгдээрээ 1-р ишлэлээс эхэлцгээе. Энэ номлолоор бид 27 дугаар ишлэл хүртэл үзэх болно. 1-7 хүртэл ерөнхийдөө нэлээд тогтож үзэх болно. Энэний дараа Мобийн хөвгүүд, Амоны хөвгүүд зарим Муйничуудын хамтаараа Йехошафтын эсрэг дайтахаар ирлээ. Тэгэхээр хуучин гэрээнд маш олон дайснууд шууд гэсэн нэртэй байдаг. Жишээлбэл Мовчууд, Амончууд гэх мэт. Энтэй адилхан бидэнд ч бас өөрийн гэсэн чүүд байдаг. Та нарын эсрэг байгаа ядуурл өвчин зовлон хүмүүс, өнгөрсөн асуудлууд бодлоонтайхан хөршөөд, муу боссууд гэх мэт. Эргэлзээ ганцаардл гэдэл олон зүйлсүүд бас байгаа. Бидэнд асуудал байгаад бид юу хийх ёстой вэ? Маш гоё, үнэхээр гоё 2 тохиолдлоос бүгдээрээ өнөөдөр суралцах болно. Бас 2 түүх бидэнд маш олон зүйлсийг заах болно.
Хэсэг хүн ирж Йехошафтад мэдээлж далайн чандаас Арамын асар их цэрэг таны эсрэг ирж байна. Харагтун тэд хаана байсан бэ гэхээр ингэдэд байна гэв. За одоо миний уншиж байгаа л энэ шүү дээ. Би буруу хэлээгүй. Тэд хаана байсныг хэллээ. Зарим нэг нэрөө. За тэгэхээр маш олон хүмүүс тэрний эсрэг ирж байна гэдэг мэдээг Йехошафт авсан. Йехошафт айж энэ бол хүний төрөлхийн зан. Энэ ямар нэгэн муу мэдээ авахд биднээс үзүүлдэг хамгийн ихний төрлөх хариулт. Та нар амен гэж хэлэх үү? Бидэнд айдас байгаа нь айдсыг мэдэрч байна гэдг нь бид айдаст бууж өгч айдас дотор амьдрна гэсэн үг биш. Айдас бол мэдрэмж. Харин айдсаар өдөрдүүлэхийг битгий зөвшөөр. Энэ мэдрэмжийг бий болгодог сүнс нь Бурханаас ирээгүй. Айдас таныг байранд танд гацааж эсвэл таныг аргашаа ухрахад хүргэдэг. Таныг ахиц дэвшил гаргахаас мөн бурхан дээр хараагаа тавьж хэдийгээр айж байсан ч урагшаа ахихаас таныг холдуулдаг. Энэ бол танд өх өөр нэг чухал зүйл. Гэхдээ та нэг зүйлийг үнэхээр сайн санаж байгаарай. Тэр бол айх гэдэг бол ердийн л нэг байх ёстой мэдрэмж юм шүү. Бүгдээрээ айцыг мэдэрдэг. Гэхдээ энэ нь айх ёстой гэсэн үг юм биш шүү. Та нар энэ зүйлийг ойлгоосаа гэж би хүсэж байна. Айцыг мэдэрч болно. Харин айцаар хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Та айцыг мэдэрч болно. Гэхдээ та итгэлийн алхмуудаа хийсээр байгаарай. Харин та айцын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй. Йехошафтын хувьд зөв зүйлийг хийсэн юм. Йехошафт айж дараа нь тэрний хийсэн зүйл залуучуудаа эндээс л суралцах хэрэгтэй бол бид ялалтай байх болно шүү. Эзнийг эрэлхийлэхээр анхаарлаа хандуулан бүх Юуда даяар мацаг барилтыг зарлав. Тэгэхээр тэр өөрийнхөө найзууд руугаа гүйсэнгүй. Тэр оюун санаа, зүрх сэтгэлээ бэлтгэсэн. Тэр эзнийг эрэлхийлэх шийдвэр гаргасан. Өнөөдөр би та бүхнээс оюун санаагаа бэлтгэх талаар гуйж байна. Оюун санаагаа бэлтгэх гэдэг бол маш чухал гайхамшигтай зүйл. Библийн Колосей номын 3 дугаар бүлэгт оюун санаагаа бэлтгэсээрвэ гэж хэлдэг. Энэ нь та үүсч болох тодорхой нөхцөлд юу хийх ёстойгоо урьдчилан харж, зөв харж, хариу үйлдэл үзүүлэхэд өөрийгөө бэлтгэсэн байх ёстой гэсэн үг юм. Нэг их олон жилийн өмнө биш ээ. Би нөхөртөө Дэв чи хэдэн нэгэн цагт учир нь тэр спортод маш их дуртай, тэр гольф тоглох дуртай. Хэзээ нэгэн цагт чи гольф тоглохоо болж чадвал чи юу яах вэ гэж асуусан. Тэр юу гэж хариулсныг танаас сонсож тэр үнэхээр ухаантай нөхөр. Тэр хэзээ нэгэн цагт тийм зүйл болно гэж би мэднэ. Тэр зүйлд би оюун санаагаа аль хэдийн бэлтгэсэн. Би эннээс гунигтай болохгүй гэж хэлсэн юм. Харин зарим хүмүүс яах байсан бол тэд хэзээ нэгэн цагт ийм зүйл болвол би яахаа мэдэхгүй байна. Би мэдэхгүй байна. Уйтгартай болох бах. Тааламжтай байхгүй л ах. Үнэхээр онцгүй байх бол гэдэг. Тэд оюун санаагаа ийм байдлаар бэлддэг. Үгүй ээ, дараагийн удаа танд асуудал тохиолдоход та баттай, тогтвортой байх. Бас мөн айдас танд мэдрэгдэх үед та сэтгэл хөдлөлөөрөө хариу үйлдэл үзүүлэхгүй байх талаар та оюун санаагаа бэлтгэх хэрэгтэй. Асуудал тулгархад танд хамгийн ихэнд хариу үзүүлэх үйлдэл бол та бурхны гэрэн хайх нөхцөл байдлын талаар бурхан юу гэж хэлж байгааг ойлгоход та өөрийгөө болон оюун санаагаа бэлтгэх хэрэгтэй. Та нар амин гэж хэлэх үү? Асуудлаа сайх хэрэггүй. Бурхан бидний талд байгаа. Асуудлаа сайх хэрэггүй гэж би хэллээ. Бурхан бидний талд байгаа. Тэгэхээр би саяхан хэлсэн зүйлээ дахиад хэлхийг хүсэж байгаа. Учир нь энэ зүйл та нарын хувьд шин санаа байж болох юм. Тиймээс та нар энийг ойлгоосай гэж хүсэж байна. Ямар ч нөхцөлд байдалд дараа нь юу болох вэ гэдэгт оюун санаагаа бэлтгэх түн. Хоосон саксны синдромын талаар маш олон хүн над руу ирдэг. Тийм ээ, бүх хүүхдүүд маань тусдаа гарчихлаа. Та нар энэ талаар ямар зөвлөгөө өгөх вэ гэдэл. Хөвгөлтэй байгаа биз? Гэр намжин болчихсон. Баярлан хөөр, дэлгүүр яв. Хувцас солиход мөнгөө зарцуул. Гэхдээ өөрийгөө сөрүүлэх хэмжээний мөнгийг битгий зөвшөөрөөрэй. Оюун санаагаа бэлтэг. Энэ бол миний амьдралын шинэ улирал. Миний баяр баясгалантай сэтгэл ханамжтай байх улирал. Таны баруун мөрөн дээр чинь муу ёрын сүнс суучихсан. Ийм байдлаар ажиллаж байгаа. Хүүхдүүд чинь яваад өгөхөөр чи хаягдаж орхих болно. Чи бүхэл амьдралаа тэдэнд зориулсан байтал тэд төрсэн гэрээ хаяад явж гин шүү дээ. Энэ нь гэрлэж байна. Нэг нь сургуулиа төгсөж байна. Тэд таныг мартна. Тэгээд л та маргааш ганцаараа үлдэнэ. Амьдралын утга учир алга болно доо.
Ийм үед та ингэж хэлээрэй. Муу ёрын сүнсээ чи бол худалч. Энэ бол миний амьдралын шинэ улирал эхэлж байна. Сэтгэл хөдлөм сайхан тааламжтай улирал эхлэх болно. Бүхэл байдлаар оюун санаагаа бэлдээрэй. Оюун санаагаа ялалтанд бэлдээрэй. Оюун санаагаа ялагдалт ч бас бэлдээрэй. Өнөөдөр би та нараас оюун санаагаа бэлтгэхийг хүсэж байна. Энэ бол бурхантай цаг өнгөрүүлэхийн нэг хэсэг юм шүү. Энэ бол бурхантай хамт байх цагаараа хийж болох сайн зүйлсүүд юм шүү. Гим нүглээ гимшиж улаагаарай. Том зүйлс биш ч байсан гэсэн тэднийг бүгдийг гимшээрэй. Шаардлагатай бол жагсаалт гарга. Дэвид хоёр гимшлийн тунхаглалын жагсаалт хийдэг. Бидний залбирдаг хүмүүс ч энэ зүйлийг итгэлээр хийдэг. Таны нэг тунхаглагч ийм байж болох юм. Надад асуудал байгаа цаг мөч бүрт би оюун санаагаа бэлтгэх болно. Миний эсрэг босох ямар нэгэн дайсан болох чууд ирэх үед айдсын өмнө би бүхийхгүй. Харин миний амьдрал бэрхшээлд өгөх хариу үйлдэл бол Бурхныг эрен хайна. Учир нь бүхий л нөхцөл байдлын талаар бидэнд өгөх хариулт нь Бурханд байдаг. Тиймээс бид энэхүү хариулт нь юу вэ гэдгийг мэдэх болно. Амен. Оюун санаагаа бэлтгэсээр бай. Өөрийнхөө амин чухал хэрэгцээ болгож бэлдсэн. Би энд ийм их дуртай амин чухал хэрэгцээ. Та эмнэлэг рүү очих үед хамгийн түрүүнд эмч таныг үзээд аминд халтай шинж тэмдэг байгаа эсхийг оншилдог. Амин чухал зүйл бол бидний чухал зүйлс бөгөөд тайлбар Библиэлд энэ үгийг дахин ашигласан байдагт би их дуртай. Амин чухал таньж мэдэх хэрэгцээ болгож Бурхныг эрен хайх хэрэгтэй. Хэрэв бид Бурхныг сонсдоггүй бол бид асуудлаа зөв зүйтэйгээр шийдвэрлэж чадахгүй. Ингээд эзнээс тусламж хүсгээр Юудачууд хамтдаа цугларчээ. Эзнийг хайхаар тэд бүр Юдагийн бүх хотуудаас ирлээ. Тэгэхээр тэд зүгээр л Бурхан минь туслаач гэж хэлээгүй. Тэд эрмэлзэн тэмүүлсэн. Тэд маш гүн гүнзгий тэмүүлэлтэй байсан. Тэд эзнийг тууштайгаар эрен хайсан. Нэгэн хүн миний сэтгэлийг шархлуулж байсныг бас тэрнийг уучлах ёстой гэдгээ мэдэж байсан үеийг би санаж байна. Би үгийг хангалттай сайн мэднэ. Хэрвээ уучлахгүй бол миний сүнс хэрхэн хордож өвчлөлтгийгч бас би хангалттай тулсан. Энэ бол бидний амьдрал зүгээр л хор болдог зүйл. Энэ бол таныг доройтуулдаг зүйл. Энэ бол зүгээр л шоронд байгаатай адилхан. Хэн нэгний эсрэг ямар нэгэн зүйл танд байгаа бол зовлон болно гэсэн үг. Та нарын хідэн энтэй санал нэгдэж байна. Энэ зүйл танд шаналгаа болж ирсэн үү? Өшөө хорсол авах гэж оролдох нь тийм сайн зүйл биш. Бурхан бол бидний зөвтгөгч. Хэрэг бид тэрэнд итгэлтэй байх юм бол бидний амьдралдаа хийсэн буруу зүйлийг зөв болгох болно. Харин заримдаа бидний бодож байснаас ч урт хугацааг шаарддаг юм шүү. Бурхан биднээс бусдын төлөө залбирахыг, тэднийг ивэж залбирахыг, тэд илчлэлт ойлголт авч ивэтгэхийн төлөө залбирахыг л хүсдэг. Бурхан тэдэнтэй ярьж тэд ямар байсныг илчилж өгөхийн төлөө залбираарай. Бурханаас та өөрөө юуг буруу хийснийг илчлэн харуулж өгөхийн төлөө бас гуйгаарай. Олон тохиолдолд бид бусдын бурууг олж хардаг. Зөвхөн залбираа зогсохгүй бид уучлах хэрэгтэй. Уучлах шийдвэр гаргаж эхлэх хэрэгтэй. Дараа нь бусдын талаар муугаар ярихаас татгалзах хэрэгтэй. Бусдын төлөө залбирч байхад баг багаар Бурхан бидний сэтгэл зүрхийг эдгээдэг. Тийм ээ, би их ууртай байсан боловч би уучлах хэрэгтэй байсан. Гэхдээ би уучлах чадах эсэхээ мэдэхгүй байсан. Хэрвээ та Бурхан руу очиж тушаасан бүхий л зүйлийг хийж чадна гэдгээ мэдэх хүртлээр тэрнтэй хамт байх юм бол тушаасан бүхий л зүйлийг үйлдэх чадварыг танд өгөх болно гэж би танарт хэлмээр байна. Тиймээс би гэртээ нэг өрөөндөө ороод тэр үед амьдарч байсан байшиндаа бид одоо амьдрахгүй байгаа. Би Библийг аваад доошоо сууж Бурхан минь би энэ оройг ууртай өнгөрөөмөрөөгүй байна гэж хэлж байснаа санаж байна. Би дээв рүү уурлах ёстой байтал яагаад гэвэл тэр гэртээ байсан. Тэгэхээр хэрэг би гэрээсээ гараад явсан бол хандлага цэгцлэх хэрэгтэй болох байсан. Яагаад гэвэл намайг ууртай байсан учраас дээв ямар нэг юм хэлнэ шүү дээ. Тэгээд л би бүхэл оройжонгоо өрөөндөө байхыг хүсээгүй. Тиймээс би асуудлаас гарах хэрэгтэй болсон юм. Тэгээд би шалан дээр суугаад би эндээс явахгүй. Би эндээс гарч Дэвидтэй ярих нэг үслийг та надад өгөхөөс нааш би эндээс гарахгүй гэж хэлсэн юм. Би эндээс гарахгүй. Та нарын хийх ёстой зүйлийн нэг бол уурын талаар хэлсэн бичээсийг олж мэдэх хэрэгтэй. Уучлалын талаарх бичээсийг шинээр олж мэдэх хэрэгтэй. Бурхны үгэнд таныг чөлөөлөх хүч чадал байдаг юм шүү.
Хэрвээ бид эдгээр зүйлийг зөвөр хийх юм бол бид энэ бузар замаар явахгүй. Тэгэхээр бид юу хийдэг вэ? Бид утсаа ангуудаа хэн нэгэн рүү залгаж тэдэнд ямар их уурлаж байгаагаа хэлдэг. Бид энийг дахин давтан үйлддэг. 2 3 хүн тэгээд л бид давтаад л байдаг. Эцэстээ бид муу ёрын сүнсний хэлж байгаа зүйлсийг баяртайгаар сонсдог. Тийм ээ, тэрний хийж байгаа энэ зүйл анхны тохиолдол биш. Хэрвээ тэрнийг уучлах юм бол тэр энийг хийсээр байх болно шүү дээ. Тийм ээ, зөв шүү. Би үнэхээр ууртай байна. Би тэрнийг уучлахгүй. Би тэрнийг сүүлчийн удаа уучлана. Тэгээд л би тэрнийг уучлахгүй. Харин та ийм үед муу ёрын сүнстэй юу гэж ярих ёстойг сурах хэрэгтэй шүү. Амен. Та нарын хідэн яг иймэрхүү зүйлс таны эргэн тойронд болж байна гэж боддог вэ? Тэр ямар зөвүүн харагдаж байна. Бурхан надад энэ байдлаас гарч зөв зүйлийг үлдэх нэгүсэл өгтөл орхихгүй гэж би оюун санаандаа шийдсэн. Би бурханыг өчүүхэн байдлаар ирэн хайгаагүй. Би зүгээр л нэг бурхан минь надад туслаач гэж хэлээгүй. Би энийг зүрх сэтгэлээрээ хүссэн тэмүүлсэн. Би тууштай байсан. Энэ бол миний хувьд амин чухал хэрэгцээ минь. Хэрвээ та ийм л байх юм бол ялалтанд хүрэх болно. Та нар намайг сонсч байна уу? Тийм ээ, бурхан бидэнтэй хэрхэн ярьдаг вэ? Хэрвээ бид бурханыг ирж хайж байгаа бол тэр бидэнтэй ямар нэгэн зүйлийн талаар ярьж байгааг би хэрхэн мэдэх вэ? Тийм ээ, юуны өмнө тэр танд ямар нэгэн зүйл дээр цаашаа алхах итгэлийн бэлэг өгнө. Итгэлийн бэлэг гэж нэрлэж байгаа сүнсний бэлэг авиасаар дамжуулан бурхан бидний амьдралд ажиллаа хийж байгааг бид хэр их таньж мэддгийг би мэдэхгүй байна. Энэхүү итгэлийн бэлэг буюу сүнсний бэлэг авиасаар дамжуулан бид ямар нэгэн зүйлийг хараад би энийг зохицуулж чадна, би энийг хийж чадна гэж хэлж чаддаг. Тэгэхээр дебет хоёрын үйлчлэлийг хийх итгэлийн бэлэгтэй хүмүүс юм. Хэрвээ би та нартай хэр зэрэг их мөнгө сар бүр бидэнд хэрэгцээтэй байдаг, бас үйлчлэлийн төлөө хэр их төлбөрүүдийг төлөх хэрэгтэй байдгийг хэлэх юм бол таны эрүүн мултраад мөрөн дээр ч нунах баха. Юу гэж энэ зүйлийн талаар бидний төлөө битгий санаа зовоорой. Яагаад гэвэл бид итгэлийн бэлэгтэй хүмүүс ямар ч дарамт байхгүй. Ядарч туйлдах зүйлгүй. Бурхан биднийг энэ үйлчлэлийг хийгээсэй гэж хүсдэг учраас л бид энийг хийж байгаа. Хэрвээ бурхан биднийг энэ зүйлийг хийгээсэй гэж хүсэхгүй бол бид мөнгө санхүүгээр хангагдахгүй. Миний хувьд би ач зээнээрээ харах болно. Та нар өөрсдийнхөө амьдралд ямар нэгэн зүйлийг бүтээж болгох гэж санаа зовох зүдрэх хэрэггүй. Хэрвээ тэр зүйлийг чинь бурхан хүсэж байгаа бол та өөрийнхөө зүгээс итгэлтэй байгаарай. Бурхан өөрийнхөө талаас хийх ёстойгоо хийдэг юм шүү. Амен. Итгэлийн бэлэг өгөгдсөн амьдралын олон талбар танд байгаа. Харин та итгэлийн бэлэг байгаа гэдгээ таньж мэддэггүй. Зарим хүмүүсийн хувьд боломжгүй тэр зүйлийг бурхан таны хувьд амархан болгож өгдөг. Тодорхой хүмүүст байгаа нөхцөл байдлуудыг би харж байна. Юу гэхээр зарим нэг нь хүүхэдтэйгээ хамт үнэхээр хүнд хэцүү даван туулж байгаа. Гэхдээ энэ бол эмэгтэй хүнд өгөгдсөн гайхамшигтай нэгүсэл юм шүү. Эмэгтэй хүмүүст маш их нэгүсэл байдаг. Юу гэхээр тэр эмэгтэй баяр хөөртэй байна. Тэд нар амар тайван байна. Тэд нар яг л энэ бол хүүхдийн шийдвэр гэж би мэднэ. Бурхан энэ зүйл дээр санаа тавина гэж би итгэж байна. Хэрэв хүүхдүүд бурханыг сонсохгүй бол тэд намайг ч гэсэн сонсохгүй шүү дээ. Ийм болтол амьдралаа сөрүүлэхэд надад буруу байхгүй шүү дээ гэдэг. Би ч гэсэн тэдэнтэй адил. Энэ бол бурханы нэгүсэл. Та бурханыг эрен хайх үед бурхан тантай ярьдаг арга замуудын нэг бол бурханы дуу хоолойг сонсох. Хэрвээ бурхан танд ямар нэгэн зүйлийг хэлээгүй бол тэр танд хийж байгаа зүйлээ итгэлээрээ цааш үргэлжлүүлэх итгэлийн бэлгийг өгдөг. Амен. Та нар дундаас олон хүмүүс ийм зүйлийг хийж байгаа. Тэгэхээр бурхан танд цаашаа үргэлжлүүлэх итгэлийн бэлгийг өгч байна. Хүмүүс надад дандаа та ийм зүйлсийг яаж хийдгийг би мэдэхгүй юм гэж хэлдэг. Харин би тэдгээр хүмүүс рүү хараад таны хийж байгаа зүйлсийг та яаж хийдгийг би мэдэхгүй юм гэж хэлдэг. Бурхан биднийг эдгээр зүйлийг хийх боломжтой болгодог. Юуг хийхгүй байх талаар Бурханыг эрен хайснаар амар амгалан бидэнд ирдэг. Амар тайвныг даг. Амар тайван биш байгаа зүйлээ битгий хий. Таны хэрэгцээг хангаж чадах хэн нэгэнтэй уулзах эсвэл үүд хаалга нээгдэхэд тэнгэрлэг учрал болно. Бурхан тэнгэрлэг уулзалтыг бэлэгдэхэд нь би их дуртай. Яг хэрэгцээтэй мөчид зөв үүд хаалгыг нээх, зөв хүнтэй учруулдаг. Энэ бол Бурханы хийж байгаа ажил юм. Та Бурханыг эрен хай. Тэр л танд хариу өгнө. Бид залбирсаар бидний алхмууд эзнэр төлөвлөгддөг. Магадгүй бид баруун тишээ явхаар төлөвлөж байтал ямар нэгэн шалтгаанаар гэмтхэн зүүн тишээ явхаар шийддэг. Энэ үед бидний амьдралд олон асуудал учруулах тойроо замаас биднийг хамгаалсан байдаг. Бид залбирах үедээ олон тохиолдолд Бурханаар удирдуулсан байдаг гэдэгт би итгэдэг. Гэхдээ Бурхан удирдах байна гэдгийг ч бид мдээгүй байдаг. Ер бусын зүйлсийг Бурхан бидэнд хийж өгдөг байсан. Харин аажимдаа тэдгээр ажлууд нь ердийн л нэг зүйл болох үед яг юу болоод байгааг бид ойлгож ухаардаггүй. Нэг өдөр би Бурханд хандан би тантай хамт алхаж эхлэхэд хийдэг байсан шигэ сэтгэл хөдлөм сайхан зүйлсийг та одоо яагаад хийхгүй байгаа юм гэж гомдолсон юм. Тэр үед болдог байсан зүйлүүд яг л ер бусын зүйлүүд байсан юм. Бурхан миний зүрхэнд яг юу тарьсныг би маш сайн санаж байна. Joyce, би өнгөрсөнд чамд хийсэн зүйлүүд чиний хүлээж авч байсантай адилхан зүйлийг би чиний амьдралд одоо хийх болно.
Бурхан танд хувьчлан хэлсэн үгэнд итгэж байсан анхны цаг үеэ санаж байгаа хүн байна уу? Хэн нэг нь итгэж байсан уу? Тэр талаараа санаж байгаа хүн байна уу? Тэр бол үнэхээр сэтгэл хөдлөм зүйл биш байсан гэж үү? Үнэхээр одоо танд тийм зүйл цаг үргэлж болж байна уу? Хэрвээ та залбирч байгаа бол Бурханыг ирж хайж байгаа бол та нарт нэг зүйлийг хэлье. Бурхан таны алхмуудыг эмх цэгцэнд оруулж байгаа шүү дээ. Бурхан таны алхмуудыг эмх цэгцэнд оруулж байгаа шүү дээ. Тэр таны төлөө зохион байгуулалт хийж байгаа. Тэр танд ивэлээ өгч байгаа. Бурхан таныг анхааран халамжлах болно. Таны алхам бүрийн төлөө тэр завгүй ажиллаж байгаа. Нөхцөл байдал таныг нэг зүйлийг хийж дахиад нөгөө зүйлийг хийхэд хүргэж байж болох юм. Гэхдээ Бурхан биднийг нөхцөл байдлаар дамжуулан удирддаг. Хэрвээ миний нөхцөл байдал ямар ч сонголтгүй байвал Бурхан намайг энэ замаар явуулахыг хүсэж байгаа мэнэ гэж би хэлнэ. Бурханы хийгээсэ гэж хүсэж байгаа зүйл байж болох юм. Би өнгөрсөн удаа энтгэг рүү 12 удаа би тэнд очиж байсан. Дахин явах гэж оролдох хүртлээр би нэг зүйлийг мэдэхгүй байсан. 20 гаруй жилийн дараа би албан офис цогцлбортой мөн 200 гаруй ажилтнтай болсон. Тэгэхээр бид тэр гайхамшигт газарт гайхамшигтай хүмүүст асар их хөрөнгө оруулалт хийсэн. Энэ удаа би виз авах ажлыг эхэлсэн боловч өнгөрсөн жил Калкуттад болсон уулзалтын дараагаар миний нэр хар жагсаалтанд орсныг олж мэдсэн юм. Энэ ямар хүндрэлтэй хэрэг болохыг та мэдэх үү? Тэгээд би энийг нэг залууд хэлсэн. Тэр харин урагшаа охин минь гэж хэлсэн юм. Тэгэхээр бүхэл үндэстэнд сайн мэдээг номлохыг болиулах гэж оролдож байна. Гэтэл номлогч нь Финтоны жижигхэн эмэгтэй шүү дээ. Энэ ч муугүй. Гэхдээ хэрэг би явах нь Бурханы хүсэл юм бол тэр ивэлээ өгнө гэдгийг би мэдсэн. Тиймээс ч хэд хэдэн өөр хүмүүс бидэнд тусалсан юм. Тэрч байтугай Гандигийн ач охин хүртэл энэ зүйлд оролцож миний нэрийг хар жагсаалтаас асуулж өгсөн. Энэ бүх зүйлсийг туулсны дараа би тийшээ дахин явсан юм. Тэгээд л 2 цаг гаруйхны дараа би гайл дээр ирлээ. Тэд намайг мөн л татгалзаж байсан. Би онцгой визтэй байсан учраас тэд надаас энэ визийг бид хүндэтгэн үзэхгүй гэж хэлсэн юм. Тэр өдөр бямб гараг байсан учраас би албаны хүнтэй уулзах боломжгүй байсан. Тиймээс бид тэнд ойролцоогоор 2-5 цаг суусан бөгөөд ажилтнууд нааш цааш алхасаар л байсан. Юу гэж би тэнд тайван байсан. Би юу бодсон гэж Бурхан намайг энд байлгахыг хүсэж байгаа. Тэр үүд хаалга нээх болно. Хэрвээ Бурхан хүсэхгүй байгаа л би онгоцондоо суугаад буцаад гэрлүүгээ харих болно. Та тэгэхээр муу ёрын сүнсийг зэмлэн буруу шагаагүй гэж хэлэх гээд байна уу гэж асуух бах. Тэгэхээр та нар намайг муу ёрын сүнсийг хэрхэн эсэргүүцсэн талаараа л хэлээсэй гэж хүсэж байна уу? Би зүгээр бууж өгөөгүй маа. Явахыг хүссэн хэвээрэл байсан. Энэ дэлхий дээр муу ёрын сүнсийг эсэргүүцэх хамгийн сайн арга бол зүгээр л би болохгүй, би бууж өгөхгүй гэж хэлэх юм. Би муу ёрын сүнс рүү хашгичж олон жилиг өнгөрөөсөн боловч надад асуудал байсаар л байсан. Хэрвээ тодорхой зүйлийг хийх юм бол Бурхан бидний өмнөөс тулалддаг юм байна гэдгийг л би суралцсан. Бидний хийх ёстой зүйлсийн нэг бол Бурханыг эрен хайх. Өөр нэг хийх зүйл бол Бурханы хүсэл биш бол Бурхан хаалга хаахаас нааш та бууж өгөхөөс татгалзах. Харин тохиолдолд тань зориулсан өөр нэгэн төлөвлөгөө тэрэнд байгаа. Хаалга хаагдах бүрт өөр нэгэн хаалга нэгдэж байдаг. Амин. Магадгүй та яг одоо таны амьдралд хаалга хаагдсан мэт байдал байгаа гэж болох юм. Юу гэж энэ талаар та гониглох хэрэггүй. Ягаад гэвэл Бурхан нэг зүйлийг хийхдээ та хэдийн хийчихсэн зүйлээсээ илүү сайн сайхан зүйлийг тэр дараагийн удаа хийдэг юм. Та нар намайг сонсож байна уу? Таны амьдралд Бурханы хийх дараагийн зүйл бол ямагт өмнөхөөсөө илүү сайн байдаг. Өнгөрсөн өдрүүдийн сайн сайхныг яриха бол өөр бас нэгэн сайхан өдрүүд ирж байгаа шүү дээ. Илүү таньж мэдэх байдлаар, намуухан, зөөлөн байдлаар Бурхан бидэнтэй ярьдаг. Бид нар тэрнийг дотоод гэрчлэл гэж нэрлэдэг юм. Тэр мэрэгэн ухаанаар ярьдаг. Хэрвээ та залбирч Бурханыг эрен хайх юм бол Бурхан тантай ярих болно. Хэрвээ та Бурханыг сонсож чадахгүй байгаа юм шиг санагдаж байгаа бол үгийг судалж эхэл. Итгэл нь сонсох нь Бурханы үгнээс ирдэг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл та үгийг судлахын хэрээр Бурханы дуу хоолойг сонсож эхлэх болно гэсэн үг юм. Та тэрнийг үгээр сонсох болно. Тэрнээс үнсээр та тэрнийг сонсох болно. Бурхан таныг удирдах болно. Таныг зааварчлах болно. Сонсож Бурхан тантай ойр дотн хөрөлтэй байна гэдэг бол нэр төрийн хэрэг билээ. Юу хийхээ хизээч мэдэхгүй байгаатай адилхан харанхуй мэдрэмжтэй амьдрах хэрэггүй. Бурхан таныг удирдах, чиглүүлж, зааварчлах болно. Би их нэгэнтэй биш. Харин би тантай ярьж байна. Бурхан таныг удирдах болно, чиглүүлэх болно, бас зааварчлах болно. Харин танд ямар нэгэн асуудлын хариулт хэрэгтэй бол юуны төрөнд тэрнийг эрен хайж, тэрэн лөө очдог байдлаар Бурханыг хүндэтгэх хэрэгтэй. Хэрвээ та хааны газар очиж бүх зүйлээ ярьсныхаа дараа Бурхан руу очивол тэр таныг
тосох болно. Гэхдээ та энийг энэ тэргуунд ирэн хайх хүртлээр юу ч битгий. Тэгэхээр Бурхныг та өмнөөсөө тулаанд оруулах нэг сайн арга бол санаа зовныхын оронд магтан дуулах юм. Иесус дээрээ хараагаа тавь. Тэгэх юм бол Бурхан таны төлөө үргэлж тулалдах болно. Би 30-30-ийн сорилтоо удахгүй дуусах төхөж байна. Гэхдээ би та нар Бурханы үгийг судалгаа битгий зогсоогоосоо гэж хүсэж байна. Тиймээс би өнөөдөр та нарт хэлэх үг бол Бурханы үгийг судалгаа битгий зогсоо, Бурхан таныг ивээх болтугай. Итгэл найдвараар дүүрэн амьдрахад тань Joyce Meyer-ийн Итгэл найдвараар ирээдүгээ хар товхимол ном танд туслана. Хэрвээ та энэ номыг бэлэг болгон авахыг хүсвэл өөрт боломжтой бүхэл хэлбэрээр бидэнтэй холбогдоорой.